За эрдэмтчүүд найзуудаа монголчуудаа энэ оройн мэндийг хүргье. За миний би 2020 оны 4-р сарын 3-ны өдөр үндэсний аудитын газар улсын хурлд Орхон аймгийнхаа залуучуудыг төлөөлж бие даан нэр дэвшгээр шийдсэн байж байгаа. За тэгээ шийдснийхаа хүрээнд мөрийн хөтөлбөрөөр боловсруулалт нийтдээ 15 зүйл заалтай үндсэн 2 том зорилготой. За тэр нэгдүгээр болохоор юуны сонгуулийн тухай хуулийг өөрчлөх. За нөгөөх нь улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх гэдэг ийм үндсэн 2 том зорилготой. За нийтдээ 15 заалт бүхийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж өгсөн байж байгаа. За үүнтэй бол өнөөдөр үндэсний аудитын газраас холбогдож таны боловсруулж өгсөн мөрийн хөтөлбөр нь хуульд нийцсэн байна гэсэн тийм дүгнэлт гарч байгаа. Ингээд ирж аваарай гэсэн тийм хариу өгсөн байна. За дөнгөж сая би түүнээс хойш холбогдох хууль тогтоомжинд заасан дагуу за улсын дээд шүүхийн тамгын газраас улсын дээд шүүхээс ийм лавлгаа авсан байж байгаа. За энэ лавлгаа нь болохоор арбитр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, за банк санхүүгийн байгууллагт ямар нэгэн үр төлбөр төсөх шүүхгээр тогтоогдсон шал шийдвэрлэгүүд ийм лавлгаа байж байгаа. Улсын дээд шүүхийн лавлгаа. За нөгөөх нь энэ цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шинжилгээ шуурхай удирдлагын алба гэдэг. За энэ дээр бол энэ лавлгаач болохоор урд өмнө ялц шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ийм тодорхойлт бас байж байгаа. За энэ тодорхойлтыг бас холбогдох хуулийн дагуу авсан. За энэ бас дахиад цагдаагийн ерөнхий газраас авсан лавлгаа байж байгаа. Энэ лавлгаан дээр хүн албан тушаалын хэрэг зөрчил урд нь холбогдож байгаа гэсэн юм тодорхойлт байж байгаа. За дараагийн лавлгаа болохоор эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй урд нь ялц шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ийм бас тодорхойлт байж байгаа. За энэ тодорхойлтуудыг авсан хуулийн хугацаанд нь. За үүний дараа 5 сарын 10-ны өдрөөс нэр дэвшүүлэх ажиллагаа бие даагч нарын нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлсэн байж байгаа. За амиан болохоор тухайн орон нутагта байгаа тойргийнхоо иргэдийн 801-ээс 1 ба түүнээс дээш иргэдийн дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглуулах хэвээр ажил байсан. За энэ ажлаа өнөөдрийн байдлаар зурвал дууссан. Хуулийн хугацаанд багтаад за тэгээд ингээд зуруулаад за ингээд нийтдээ чинь хэд вэ? 1237 дэмжиж иргэнийхээ саналыг ингээд авсан байж байна. Аль наамзэг тийм. Тэр чинь 1277 иргэд маань ингээд гарын үсгээ цуглуулж ингээд бүрдүүлж итгэлээ хүлээлгэлээ. За ингээд энэхүү гарын үсгийг цуглуулахад тусалсан найз нөхөд та бүхэндээ гэр бүлийнхэнтэй шинслийн халуун талархлаа илэрхийлье. За яагаад нэр дэвшүүлсэн бэ гэх юм бол зорилго ерөөсөө их энгийн. Сүүлийн 30 жилийн сүүлийн 4 жилийн 3 жилийн хугацаанд бол манай иргэд бол монголчууд бүгд ярьж байгаа. Бүгд ярьж миний хөлтөж тоол. Тийш тоол миний хөлтөж. За бүгд ярьж байгаа. За энэ бол ерөөсөө нийгэмд шудраг ус балгаа, баян усны ялгаа одоо туйлдаа хүрлээ, баялагын тэгш хуваарлт байхгүй байна. За энэ баялагын тэгш хуваарлтаас гадна ерөөсөө шудраг ёс гэдэг зүйл байхгүй байна гэдэг. Шудраг ёс зүйл гэдэг ёс зүй гэдэг зүйл хаана уландаа алдагдсан байна. Зөвхөн төрд ороогүй учраас төрийн байгууллага байгаа учраас намд орох боломж нь хаалттай байгаа учраас энэ хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага улсын хурлд одоо маш олон одоо миний мэдж байгаагаар бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд 7 удаагийн сонгуулийн хамгийн муухай одоо хэлэх шаардлага багтаа иргэд бүгд мэдж байгаа. Ийм хүмүүс энэ улсын хурлыг бүрдүүлж орсон байна. Тэр энэ улсын хурлд байгаа энэ нөхдүүд манан бүлэглэл түүний шудраг бусын хонгил түүний гүйцэтгэгч нар гээд энэ бүгдийг устгахын тулд энэ бүгдийг эсэргүүцэхийн тулд энэ бүхнийг хараа сууж чадахгүй учраас өөрийн эзэмсэн мэргэжил ажилласан дадлаг туршлагатаа үндэслээд
Энэ олон мянган иргэдийнхаа дэмжлэг итгэл найдруу хүлээгээд ингээд улсын хурлд бие даан нэр дэвшгэр болсон. Нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан эрдэмтчүүд бид нар бүгд ярьдаг. Эрдэмтийн хүүхдүүд яагаад энэ төрийн албанд нь удирдах албанд тушаал ажил болдгүй. Орон нутгад яагаад энэ баялаг бүтээх. За энэ нэг төсвийн мөнгөийг зөв зохицтой зарцуулахтаар ингээд яагаад энэ эрдэмтийн хүүхдүүд байж болдгүй юм бэ гэд эрдэмтийн уугуул суугуул бүх иргэд ярьдаг. За тэгэхээр энэ хүмүүсийн төлөөлөл болоод өнөөдөр хэнийг нэр дэвшнэ гэд хараа сууж байгаа юм бэ. Өнөөдөр нас одоо 40 төгсөж байна. 2 3 сургууль төгслөө. 7 8 жил одоо яг тасралтгүй төрийн чиглэлээр судалгааны ажил хийгээд ингээд сураад явж байна. Ингээд би нэр дэвшиж гэж бодсон юм аа. Энэ шудраг ёсыг тогтоохын төлөө энэ эрдэмтэд байгаа залуучуудад төлөөлөөд эрдэнэт үйлдвэр, эрдэнэт хотод байгаа аймагт байгаа энэ бүхнийг болдог бол хуулийн зүйл залтанд нийцүүлээ бүгднийг эрдэнэт үйлдвэрийн залуучууд эрдэнтийгээ одоо баялаг бүтээгчнэр, жирийн ажилтнуудад, жирийн албан хаагчнад, жирийн бизнес эрхлэгчид өнөөдөр амьдралаа бүтээе, болгоё бүтээе, ажил хийе, орлогыг нэмэгдүүлэе гэдээ явж байгаа олон мянган залуучууд, эмэгтэйчүүд энэ хүмүүстээ боломжийг нь хуулийн дагуу олгож өгье тийм ээ. Өнөөдөр эрдэнэт үйлдвэрт асар олон бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Асар олон том мэдэхгүй тоотой. Энэчээс ядаж нэг хідэн ойдлчин хүмүүсийг нийлүүлээд бэлээ оёд өгөх юм бол манай эрдэнтийн захын ойдлчин энийг оёд нийлүүл чанарын стандартын дагуу нийлүүлж чадна. Гэтэл энэ боломж нь байдаггүй. Худалдаа авалт дандаа гаднаас хийгддэг. Удирдлагууд нь дандаа гаднаас томилогддог. Орхон аймгийн төрийн байгууллагуудын удирдлагууд нь дандаа гаднаас томилогддог. Нам дагсан хүмүүс үүждэг. Тэр энэ бүх байдлыг одоо засаж залруулъя. Эрдэнтийн уугуул суугуул иргэдэд дэмжье. Дэмжсэн юм бодлогыг гаргая. Энэ эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, тийм ээ, их түүх, Монгол улсын газар шороо гэд энэ бүх зүйлүүдэд бодож сансан бүх зүйлийг хэрэгжүүлэхэд бол хүн хэн хизээрэд нэг засахулаа гэж хүлээхгүйгээр өөрөө ч гэсэн чадах гаргалгаа байгавал эзэмсэн мэрэгжил байгаа надад сурсан мэдсэн зүйл гэж байгаа бол энэ бүгдийг бодожод хэрэгжүүлье. Ийм шалтгааны улмаас улсын хурд бие даад нэр дэвшээр шийдсэн. Нөгөөд нь шалтгаан болбоос хэдхэн хоногийн өмнө амрын өшний урдад мэдээлэл хийсэн байж байгаа. Энэ баярхуу нэр дэвшиж жирийн одоо бидний сэтгүүд нэг юм байдаг. Заавалжгүй нэг дарга хүн, заавалжгүй нэг одоо бизнес одоо баян бизнесментэй хүн, бизнестэй хүн улсын хурд нэр дэвших ёстой гэдэг. Тэгэхээр энэ сэтгүүг үгүй та нартай мөр зэрэгцэд амжилтаа танаа хажуудлын хаалганд амьдарч байгаа. Чиний 10 жилийн ангид сурж байсан тийм үү? Чамтай мөр зэрэгцээ гудамжинд алхаж байгаа энэ баярхуу гэдэг залууч нь улсын хурд бие даагаад нэр дэвших болдсон байна гэдгийг харуулах гэж. Энийг харуулснаар орон нутгийн сонгуул одоо 2020 оны 10 сард болно. Энэ сонгуульд орон нутгийн маань залуучууд мундаг эрдэнэ боловсролтой инженер техникийн судлаачин багш эрдэнтэн залуучууд бүгд бие даагаад нэр дэвшээсэ гэдэг юм уриалгыг гаргаж өөрийн биер үлгэрлэн ингээд нэр дэвшээж байгаа юм аа. За ингээд ясаа. За би өнөөдөр нэг шийдвэрийг гаргах гэж байна. Их олон хоног бас бодож явлаа. За Орхон аймагт би өөрөө шудраг ёсыг тогтоохын тулд улсын хурлд бие даан нэр дэвшгэр шийдсэн. Эрдэнтийн залуучуудад төлөөлөөд энэ дандаа чамдаамтаа гэдэг хүмүүсийг одоо Орхон аймагт ирж дарга зэрэг хийдэг. Өөртөөгөө орон энэ тэндээс одоо хүмүүсээр тавьдаг. Энэ юмыг одоо би устгахын тулд орон нутгийн залуу эрдэнтийн төрсэн хүүхэд нь өөр, унган хүүхэд нь өөр ингээд нэр дэвшээд явъя гэд төлөөлөл нь болоод явъя гэдэг юм хоёр одоо үндсэн шалтгааныг улмаас одоо нэр дэвшээд ингээд явж байгаа. За тэгээд энэ зорилготой өмнө холбоотойгоор одоо зорилгод нийцсэн гэж хэлэх үү? За тэгээ нийцсэн гэж хэлнэхээр яг одоо Орхон аймгийн Эрдэнэт хотын залуучууд маань бос бие даан нэр дэвшээд ингээд явж байна. Сарандава хайрат гэх залуучууд маань. За тэгээд энэ залуучууд нэгдүгээр ингээд нэр дэвшиж явж байна. За хоёрдугаарт нь би өөрөө шудраг ёсны төлөө тэмцэжсэн. Өнгөрсөн хугацаанд 2002 оноос хойш. За ингээд сүүлийн одоо Норвын алтан хувийг гэдэг хүн зарласнаар 2016 оны 8 дугаар сард лөө 2010 оны 18 онд санаж байна. 16 18 онд лөө Монгол улсын төрд нам дамнсан манан бүлэглэл бий болсон байна. Зөвхөн газрын доорх баялагийг соромжуулж зорилготой. За энэ зорилгоо хэрэгжүүлэхэд бол хуулийн хэлтийн байгууллагуудыг удирдлагуудыг өөрсдөндөө ашигладаг. Түүнийг шудраг бусын хонгил гэж нэрлэдэг. Энэ бүх одоо нэг нь болохгүй буруу зүйлийг ард иргэд хэлнэ тийм үү? За албан тушаалтай хүмүүс хэлнэ.
Ингээд эсэргүүцсэн иргэдийг эсэргүүцсэн хин нэг нь хонгил гэдэг юм руугаа ямар нэгэн үнний шалгуургаар үнний тэнцвэргүүр гэж чихэж оруулдаг гэд энэ зүйлийг зарсан. Энэ бол үнэхээр бодтой гэдгийг одоо ухнаагийн хүрэлцэх тэргүүтээ түүний баг хамт олон бол үнэхээр байдаг гэдэг бүгдийг хүлээн зөвшөөрлөө. Тэгэд энэ бүхнийг эсэргүүцэд ингэ тэмцээд явж хагаад хамгийн анх энийг Монгол улсын хэмжээнд зарласан Норвын Алтан ууг гэдэг хүн Орхон аймагт маань бидний төрсөн нутагт бидний амьдарч байгаа нүлгийн сайхан нутгаас маань бие даагаад нэр дэвшгээр болоод ингээд холбогдох материалаа бас мөн бүрдүүлээ явж байна. За тэгэхээр миний хувьд өнөөдөр та бүхэндээ нэг шийдвэр гаргасан гэсэн. Тэгэхээр нэгэнт энэ одоо Монгол улсад байгаа нүүрсэн манан бол түүний шудраг бусын хонгил гүйцэтгэгч нарыг устгахын төлөө өөрийнхөө чаддаг мэддэг бүхнээ зориулээд явж байгаа. Энэ хүний саналыг хуваагаад яах вэ гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт нь мөр зэрэгцэн явж байгаа Орхон аймгийн Эрдэнэт хотын залуучуудын саналыг хуваагаад яах вэ гэж. Энэ хүмүүсийг саналыг хуваахгүйгээр нэгэнт би өөрийн зүйлийн төлөө зорж явж байгаа. Тэгэхээр энэ зориод явж байгаа зорилгоосоо нэг ч хавар ухрахгүй. Тэгээд энэ Норвын Алтан хуйгийг Эрдэнэт хотын залуучуудыг дэмжиж энэ нэр дэвших ажиллагаанаас буюу 2020 оны улсын хурлд бие даан нэр дэвших энэ үйл ажиллагаанаас нэрээ албан ёсоор татж байгаа гэдгийг та бүхэндээ үгээр илэрхийлж байгаамаа. За тэгээд та бүхэн шудраг ёсны төлөө тэгш байдлын төлөө нийгмийн баялагын хуваарлтын одоо дахин хуваарлтыг хийлгэхийн төлөө энэ болохгүй байгаа нийгмийн тогтолцоог өөрчлөхийн төлөө манан бүлгэлтийг устгахын төлөө за энэ түүний шудраг бусын хонгил буюу гүйцэтгэгч нарыг устгахын төлөө энэ одоо зорилгод нь бүгд одоо нэгдэж энэ хүмүүсийг дэмжээрэй гэдгийг үүгээр дамжин бас уриалж байна. За өнөөдөр маргаашнаас одоо улс төрийн судалтай намууд тойргуудад хаана одоо ямар хүмүүс нэр дэвшгээ одоо нэрсийг зарлах бах. За тэгээд энэ нэрийг зарлах шийдвэр гаргах энэ одоо баг хурлын гишүүд байд юм уу, тухайн намын дарга нь байд юм уу, ерөнхий сайд нь байд юм уу. Энэ жижиг дунд үйлдвэрлэлтэй холбогдсон. За иргэдийн боломжийг хулгайлсан. За энэ концесстэй холбогдсон. Тийм ээ. Энэ болж бүтэхгүй байгаа бүх муу мухай зүйлтэй холбогдсон. Энэ хүмүүстээс битгий нэр дэвшүүлээрэ. Энэ хүмүүсийн одоо орон нутгад гар хөлүүдийг битгий нэр дэвшүүлээрэ. Ингээд иргэддээ сонголтоо сонгуулийг боломжийг олгоорой гэдэг уриалгыг бас та бүхэнд хэлж байна. За тэгээд дахин хэлье. Миний би 2020 оны ээлжид сонгуульд нэр дэвших ажиллагаагаа өнөөдөр ингээд тасалбар болгоод зөвийн төлөө явж байгаа энэ буруу усармаг зүйлийг устгахын төлөө явж байгаа хүмүүсээ дэмжиж явна гэдгээ аль биесээр илэрхийлж байна. Та бүхэн минь бас ингээд дэмжээрэй. За яг энэ хоёр улс төрийн намууд судалтай намуудаас одоо нэр дэвших нь тодорхойгүй байж байна. Тэгэхээр эндээс үнэхээр сонгож болох үз сонгогдохоор энэ хүн байх юм бол бас нэрийн тухайн үед нь би энэ хүмүүсийг сонгож болох юм а гэдгийг бас аль биесээр өөрийнхөө бодлыг та бүхэндээ хуваалцнаа гэдгээ хэлье. За тэгээд өнөөдрийг хүртэл тусад дэмжиж байсан дайлангуй энэ 277 дэмжигч иргэнийхээ гарын үсгийг цуглуулахад идэвхтэй оролцож сэтгэл санаа бүхэл зүйлээрээ өөртөө сайн дураар олцсон найз нөхдөдөө дэмжиж гарын үс зурсан иргэдтэй за гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье. Нэг зүйлийг та бүхэнд амлая. Би хизээч буруу явахгүй, хизээч мөнгөний талд үйлчлэхгүй, хизээч та бүхний итгэлийг хөсөрдүүлэхгүй гэдгээ үүгээр дахин илэрхийлж амлаж байна. За тэгээд та бүхэн сайхан амраарай. Намын дарга нар зөв хүмүүс нэр дэвшүүлээрэй. За 2020 онд улсын хурлын ээлжид сонгуул нь зөв шудраг болоосоо зөв хүмүүс нэр дэвшүүлээ. Санал өгдөггүй огт өгдөггүй нэг хэсэг байж байгаа. Орхон аймаг маань өөрөө нийтээ сонгогчдын дан 70 мянга гэж байгаа. Гэтэл одоо сүүлийн 2-3 удаагийн сонгуулийг харахад саналын эрдэс маа дөнгөж нэг 51% хүрч дахижээж ингэж одоо нэг тухайн юунд хүрдэг болсон. Тэгэхээр санал өгдөггүй иргэд минь та бүхнээс санал маш их чухал шүү. Бүгд идэвхтэй энэ удаагийн сонгуульд оролцоорой гэдгийг бас уриалж байна. За тэгээд баярлалаа та бүхэндээ. Сайн бүхнийг хүсээрэй. Баяр та.